Аймгийн удирдлагуудыг дархан төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий захирал Бат Жавхлан хүлээн авч уулзаж, үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрт 1300 орчим иргэд ажиллаж байгаагаас 93% нь Дархан хотын харьяат иргэд гэж байна. Тус үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал Инх чулууны хэлснээр дэлхийн зах зээл дээр хүдрийн үн унсан байгаа нь үйлдвэрлэлд нөлөөлсөн. Нөгөө тойгоор төмрийн худалдан авалт буурсан зэрэг цаг зуурын саад гарсныг үйлдвэр зогсох хэмжээнд хүрсэн мэт ойлгож болохгүй гэлээ. Эдийн засгийн хямралын үед нөөц боломжоо ашиглан дархан төмөрлөгийн үйлдвэр цогц арга хэмжээ авсны үр дүнд ажил хэвээ явагдаж байгааг ч хэлсэн. Мөн уулзалтын үеэр дархан төмөрлөгийн үйлдвэр дампуурах биш, харин ч эсэргээрээ ажил өрнөж байгааг танилцуулж байлаа. Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол улсын эдийн засгийн нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсны дагуу дархан сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэж уул уурхай металлургийн цогцлбор байгуулах төслийг 2015-аас 19 онд хэрэгжүүлж дуусгаар ажиллаж байгааг хэллээ. Цогцлбор үйлдвэрийг одоогийн гангийн үйлдвэрийн дэргэд буюу дархан хонгор сумын нутагт байгуулах төлөвлөлт хийгджээ. Бүтээн байгуулалтанд шаардлагатай байгаа 150 га газрын асуудлаас болж тус үйлдвэрийн ажил гацаанд орсныг үйлдвэрийн ерөнхий захирал хүндээ ярьлаа. Хамгийн гол нь одоо энэ газрын асуудал байна. Бид одоо өнөөдөр цааш уул уурхай металлургийн зохицлоороо барихад энэ үйлдвэрээр барихад газар бол хүрэлцэхгүй байна. Өмнөх удирдлагуудтай бол ярихад бидэнд шийдэж өгнө гэж хэлсэн. Та бүгд ч санаж байгаа ерөнхий сайд Алтан уяг байхад хүртэл орон нутгад байхад ямар ч асуудал байдаг. Гэхдээ хараахан шийдэж өгж амжилгүй л өмнөх удирдлага маань явчлаа. Тэгэхээр та бүгд маань цааш нь үргэлжлүүлээд бас манай үйлдвэр болон орон нутгаа одоо ер нь Дархан уул аймгийнхаа хөгжлийн төлөө бол энэ бүгдтэй хамтран ажиллана гэж бол бид итгэж байгаа. Мөн дараагийн 2 асуудал нь бол нэг цахилгаан эрчим хүчний жоохон дутагдал гарах тал байгаа. Энэ дээр бол мэдээж орон нутаг бол бас бодлогын хэмжээнд бас дэмжиж өгөрөө гэсэн хүсэлт байгаа. Уул уурхай металлургийн цогцлбор байгуулах төсөл хэрэгжснээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх, 1000 гаруй ажлын байрыг шинээр бий болгох, цогцлбор үйлдвэрийг дагсан жижиг дунд кластер хэлбэрээр хөгжих, нийгэм эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах тооцоо судалгаагч танилцуулж байлаа. Аймгийн засаг дарга цогцлбор байгуулах техник эдийн засгийн үнэлгээ болоод байгаль экологид сөрөг нөлөөгүй байхаар төлөвлөсөн байгаа шийдлийг нь сайдар судлаж үзээд газар олгох асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хэллээ. Дарханд энэ үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр маань дархны хөгжил дарханчуудад хэрэгтэй учраас бидний дээр бол дэмжиж ажиллана. Тэгвэл энэ дээр хэд хэдэн асуудал ярих ёстой. Мэдээж тухайн одоо үйл ажиллагаа явуулж байгаа хонгор сум одоо жишээлбэл нийгмийн харилцагтаар ямар ажлууд хийгдгийг, эндээс ажлын байрыг одоо ямар хүмүүсээр хангах юм. Тэр 1000 гаруй хүмүүсийн ажлын байр гарна гэсэн. Энэ дээр одоо ямар бодлого барих юм. Дархнаасаа одоо авах уу, эсвэл өөр гаднаас авчрах юм уу? Мөн одоо энэ үйлдвэрийн технологиуд нь ямар байх юм? Ягаад тэгэхээр энэ чинь хүчин зөвшөөрөгөө дарханчуудын нийтлэг эрх ашиг хүндэгдэж ирнэ. Энэ дээр одоо нөгөө технологийн шийдлүүд утаа үнээр гарах юм уу? Байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлэх юм? Усыг яаж хэрэглэх юм? Усын нөөц нь хаана байгаа гэх мэтлэн мэдээж байгаль орчны наривчсан үнэлгээ тэг зүүнүүд тэгдэд тэрхэ гараад ирэх байх. Энэ тал дээр бид нар бас анхаарал таарж ямар технологи хэрэгтэх гэдэг танилцуулга таа өгөх юм. Манай одоо холбогдох байгууллага хөгжлийн бодлого хэлэлцсэн байгууллагуудаас өгвөл бид энэ тал дээр нь тэр орчин үеийн бас экологи талын шийдлүүдийг хараад нийцчихвэл бидний энэ газрыг одоо олгоход татгалзаад байх зүйл ямар ч байхгүй. Энэ дээр ямар нэгэн одоо саатлыгээс та бүхний ажлыг удаашруулад авах тийм шаардлага байхгүй. Дархан төмөрлөгийн үйлдвэрийн ангижруулсан төмрийн үйлдвэр жилдээ 300 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Гангийн үйлдвэр саарл усыг дахин ашиглаж байгаа байдал. Үйлдвэрийн дэргэд бүтээгдэхүүн түүхийд материал татах терминал зэргийг байгуулсан байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр аймгийн удирдлагууд үзэж танилцлаа.